Баяргийн автоонтгийн дуучин Чин Зориг хамтран бүжиглэгч Март Танго. Чинзо чи өдрөөс өдөртөл үзэгчдийн маань хайрыг булаагаад байх юм хөөрдөн хөөрхөн. Тэр сүүлийн төгсгөл энэ тэр зориудын тавилт гэдэгт итгэлтэй байна би. Хамгийн хөөрхөн тавилт. Энэгээр л манай үзэгчдийг үнэхээр байлдан дагуулж байгаа оролцогчдод манай Чин Зориг байгаа. За тэгэхээр хипхоп гэдэг бол хипхоп төрөл жанр бол үнэхээр эргчүүдэдтэй юунд ч хязгаарлагдахгүй. Хэний ч юм хэлий гэсэн зүйлээ хэлждэг. Ийм сайхан эрчүүдийн бас бүсгүүчүүдийн дуртай сонирхдаг төрөл гэж болно тийм ээ. За харин бүжгийн спорт бол мэдээж цав цагаан үүлэн дээр хөвж байгаа мэт бүжиглэж бас магадгүй хатуу чанга дэг дүрмтэй. Энэ хоёр маань бас их харшилтж байгаа бах тийм үү? Тийм ээ. Товчхон буюу тодорхой. Тэгвэл хамгийн товчхон тодорхой сэтгэл илэрхийлэлээ хэлэх шүүгч ноён ганц огт микрофоноо шилжүүлж байна. Сая сүүл далтангуудаа айгуу чангаар гэвэтэ сараад инээгээд байгаа. Айгуу хөгжилт яасан хөөрхий. Тэгээд урд нь ч Венни бас бол их гоё байсан. Яг тийм нэг өөрийн гэсэн нэг юу чамд хэм маяг байгаад байна л да. Тэрнээсээ гарахгүй байна. Хөдөлгөөнөд мэдээж бүжиглж байгаа хувьд бол ахсан харагдаж байна. Урдныхаас урд нь бол бүр ингээд бие бариад байсан. Харин ч чөлөөтэй аваа гайгүй явж байна. Гэхдээ нэг тийм сонин төрх байдал байгаад байна. Тэр Венни Вастер ч гэсэн урд нь ийм байж надад зассан. Яг тэр чигээр танго ч цаанаа өөр характертай штэ. Гэсэн чинь хоёлаа ингээ яваад байгаа хгүй. Ингээд нэг яг л ийм байх хэрэгтэй гэсэн юм шиг бодоод танго мань сая айгуу гоё аян дээр тийм ээ эхлэл бол их таалагдлаа штэ айгуу гоё явсан чинь заа айгуу зоригтой эхэлсэн тэгээд айж хүртэл тийм гоё нүсрөөсөн хажууд хоёлаа өөр царайтай яваадсан танго мань тийм гоё ирч хүчтэй дайчин те характер бас жоохон байх тийм бүжиг гэж үздэг би боддог хувьдаа гэхдээ тийм бас гаран дээр зайлшгүй хэлэх юм байгаа стандартын барилтууд дээр танго дээр барилт маань арай өөрчлөгддөг. Одоо жишээ нь гарны эрэгтэй 100 гарны барилт бол 90 градусаас дотгош бүр хурц өнцөг үүсгэж орж ирдэг. Энэ барилтан дээр бас анхаараарай тангон дээр. Тийм тэгээд бангийн танго маань суулттай явдаг бүжиг доошо. Тэрийг бас сайн судлах байсан бах. Тэгтээ болж байна урд урдныхаас илүү гоё харагдаж байна. Баяр хүргэе. Баярлалаа. Тэгэхээр Чинзоогоор дамжигдаж, хамтран бүжигдэгч Мартаар дамжигдаж, үзэгч та бүхэнд бүжгийн спортын бас гайхамшигт хөдөлгөөн, гайхамшигт дотоод илэрхийллийг үзэгч танд зориулж байгаа гэдгийг хэлэхэд үнэхээр таатай байна. Ингээд шүүгч хадагтай жаргал сайхан. За Чин Зориг бол одоо анхнаасаа ингээд эхэлсэн одоо бүжгүүдээсээ илүү одоо сайжраад айжм болоо сайжирж байгааг бол одоо бүх одоо үзэгчид маань бүх хүмүүс маань мэдж байгаа. Чин Зоригийг би бас одоо хипхоп хийдэг болохоор бас ийм аймаар юм дайчин маачин галзуу гэдэг ингээд их боддог байсан байхгүй. Айгүй зөөлөн юм байна чи. Одоо жоохон юм хүчтэй бол. Уг нь ингээд хийж чадчихээн. Нэг ямар зориг алга. Тэгээ сая ганц цаг хэллээ штэ. Хамгийн сүүлд алдан гот гэл ингээд яг өөрөө ирэхгүй нөгөө дотоод юмаа яг гаргачихж байгаа байхгүй юу? Тий. Уг нь бол чиний юмуд бол бас одоо тангон дээр бол хийж байгаа хөдөлгөөн, эмэгтэйгээ удирдах байгаа, гарын барилт эднээс бол яг бүр гүйцэд 100% биш гэхэд болж байна. Чи зоригтой вэ? Зоригтой байвал ялна гэдэг шиг чамд одоо жоохон зориг хэрэгтэй байна. Арасайхан шүгчээ. Эр хүн зоригтой бол юу гэдэг лээ? Эр хүн зоригтой бол чон. Засаалтаа. Баярлалаа. За, мөхсайхан шүгч. Дахиад зочирч байна. Нөгөө онгоо гэдэг шиг ямар хөөрхөн ээжтэй хүүхэд вэ гэдэг шиг. Ямар бороо ярьж байна. Ямар мундаг багштай бүжигч юм бэ? Багш нь үнэхээр мундаг байлаа. Хипхоп айгу хурц үг нь хэлнэ. Тэгэд би Чинзоог дэлгэцэн дээр хараад энэ шүд мүд нь ингээл амар хурц байдаг байхгүй.
сая шүдийн нэг ч олж харсангүй бүжгэн дээр. Тэр жоохон тийм байл. Гэхдээ угаасаа энэ микрофон ажиллаж байна. Гэхдээ угаасаа би эрэгтэй бүжигчнийг шүүж чадахгүй шүүгч юм байна л да. Ялангуяа хамт ингээд мундаг эмэгтэй бүжигчин бүжиглэх юм бол би тэгэл эрэгтэйг ерөөс олж харж чадахгүй нөгөө бүсгүйг л хараад ах юм байна. Бүсгүүд нь бол би 19 тавилаа. Баярлалаа. Хамтран бүжиглэгч Марк. За. Үнэхээр баяртай байна. Үзэгчд маань гэсэн мэдж байгаа. Яг энэ танхимд одтой бүжиглийн шоу нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогч эмэгтэйчүүдийн хувьд ганц цаг шүүгч Ууган баяр хөтлөгч хоёрууд бол үнэхээр бүсгүүчүүд нурж ундаг байсан, дуалддаг байсан, хамаг юм дивэрдэг байсан. Харин энэ удаа бас үнэхээр бас хантай боллоо. Мөнх сайхан шүүгчийн манаас сэтгэлийг үнэхээр хөөргөж чадж байна, уяраж чадж байна. Баярлалаа үзэгчдээ. Одтой бүжиглийн шоу нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ноён Мөнгөийг. За, хин Чинзо агчлаа гал да. Вэний байсан дэрсэн. Сая танго муу үзгэсээ хэлчихье. Хиндэ эхлээ сайхан хэлсэн. Тэгээд дундаас нь эхлээд алдаал нөгөө эмэгтэй рүү анзаардаг хэвээрэл байна. Ингээд нэг хөдөлгөөнөө бодвол тэгэл тэндээс эхлээл ийшээ гүхтэй тэгээд бүх тоонуудаа алдаал тэг үүс тий. Аян сайхан байсан. Партнер нь авч явсан сайхан байсан. Чинзо одоо партнер дөнгөж ойлгож ирсэн төрөний бүжигэн дээр. Одоо партнер эмэгтэйгээ удирдах сурах хэрэгтэй. Дээрээс нь эхнээсээ хаваад дуусна дуустал цогол дуулган дээр чи бүжигэл. Тэгэхүү дундаас нь юу дэвлээ сая. Ёо илүү тий хамгийн сүүлд ёо. Тиймэрхүү битээ тий. Дараагийн бүжигдээ би чамайг яг ийм бүжиглэхийг хармааргүй байна. Тий төрөний гიშгээ сайн бүжиглээ. За баярлалаа. Рекорд тогтооно гэдэг хэцүүлдэ тамирчдын хувьд, за бүжигчдийн хувьд ч гэсэн оролцогчдын маань хувьд рекорд тогтооно гэж байдаг юм байна. Төрөжийнхаа бүжгүүдийг маш сайн хийх юм бол шүүгчд маань, үзэгчд маань чамаас улам илүү ихийг хүснэ. За тэгэхээр нэг торгон мөчийг би бас хамтдаа мэдрэхийг хүсдэг юм аа. Би сэлэнгээд тайсны ард байгаа сэлэнгээд үнэхээр атаархдаг. Ягаад гэвэл яг оролцогч залуучуудтайгаа зэрэгцэж зогсож байгаад шүүгчдийн үнэлгээг сонордоо буулгаж мэлаадаг тийм ээ. Тэгвэл би яг одоо энэ тайзан дээрээс хамтаа зогсож байгаад яг нүүр нүрээ харж байгаад манай оролцогчдод ч гэсэн шүүгчдэр ч гэсэн яг нүүр нүрээ харж байгаад оноогоо өгч нэг үсцгээе гэж бодож байна. Ингээд шүүгчдийнхээ оноог бүгд хамтдаа харцгаая. 8 6 8 6 баярлалаа. За шууд хэлье. Оноо таалагдахгүй гэсэн янз янзын юм бас байна. Шууд хэлье. Энэ удаагийн оноо яг энэ бүжгэнд тохир буу. Надад Таалагдах биш. Яг энэ өнөөдрийн бүжгэлсэн танго бүжгэнд чинь яг тохирч байна уу? тохирч байна. Санал зөрөхгүй байна уу? Баярлалаа. Тэгвэл шүүгч нартай баярлалаа. Үнэхээр үнэн зөв шүүж байгаа шүүгч нартай дахин үзэгчтэй хамнаас баярлалаа илэрхийлье. Баярлалаа. Одоо харин тайсны ард сэлгээ үдээж байна. Надад одоо ярилцах боломж олохгүй нь гэж айж илэн шүү дээ. За маань Чинзо минь одоо нэвтрүүлэгт оролцож байгаа бүх оролцогчдоос тийм өвөрмөц игдүүтэй ичимхийн нэр аваад байгаа. Одоо тэрийг болио шүү Чинзо заяа. Бүгдийг ардаа хаяа. Санал. Юу ч бодож миний саяны хэлсэнтэй. Зүгээр. Тэгэл дараагийн бүжгэн дээр хөвшөө сайжрна те. Чи айгүй гоё бүжиглээд улам нэвтрүүлэг эхлээд нэлээд удаж байгаа штэ. Тэгэл чи айгүй гоё бүжиглээд улам сайжраад байгаа мөртлөө нөгөө нэг энэ байдал ч юусэн алга болохгүй. Өө зүгээр нэг тий гэд ингээд байгаа байдал чи алга болохгүй штэ. Ичээд штэ. Битээ ичлээ. Одоо тэрийг хайчих юм бол чи бүр гоё супер бүр дэгжин тасархаа харагдах гээд байна л да. Натаа санал нийлж байгаа штэ. Нэг бас тасармааргүй л шүү дээ. Тасрал та. За үзэгчд маань ч гэсэн Чинзодо мессеж илгээх гээд намайг хурдан хэлээсээ бид нарт хандаад үг хэлээсээ гэж бодож магадгүй. За одоо өнөөдөр би Чинзоогоор өөрөөр нь хэлүүлнэ. За үзэгчтэй хандаад. За үржсэн тэгээд бит хоёрыг дэмжээрэй дээ манай партнер битэр бол өдрөг тусам сайжрах болно. Өшөө гоё цоглог хэлье. Саяныхыг тооцохгүй. За ингээд намайг дэмжээрэй үзэгчтэй тэгээд бүгдээрээ манай Марта бит хоёрыг маш сайн дэмжээрэй. За баяр үргээ амжилт хүсье чамдаа. За Чинзодо баяр үргээ сая бүр миний микрофоныг булааж авч байгаад өөр маягаар хэллээ. За амжилт хүсье. Амтэн зохион байгуулагч эрүүл мэндийн яам
Эвен тэтгэгч байгууллага сэтгэлийн эрч хүч халуун дулаан энерги Монгол аялал жуулчлал Хүнсний мандаа үйлдвэр UFC Trade таны төсөөллийг бид урдна Orange Design их хотын өнгийг тодорхойлно Joby барилгын материалын их дэлгүүр Европ цагвар Европ чанарыг Чанса Fashion Shop-оос Та бүхний сэтгэлийг хөдөлгөж үнэхэрийн алдаа оноог дэнслүүлж байгаа. Одтой бүжиглийн шоуны маань энэ удаагийн дугаар үргэлжилж байна. За одоо харин бид бүхний өмнө ямар гайхалтай дүр төрхийг бүтээж гайхамшигт